Өнөөдөр энэ нийгэм торомтлогтой байгаа хамгийн том асуудлууд бол өнөөдөр энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяалах асуудлын хүрээнд одоо үүсэт байгаа. Энэ дээр бол бас таныг бас тодорхой засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр тусгацсан цаашлаад энэ улс орны эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед энэ ажлын байрыг бий болгох, ялангуяа энэ төрийн албан хаагчид тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэвэр цалин мөнгөний асуудал дээр одоо тодорхой шийдэл гаргаж энэ дээр зөв бодлоготой ийм шийдвэр гаргаж ажиллах одоо шаардлагатай байна. Ялангуяа хөдөө орон нутагт энэ эдийн засаг хүндрэлтэй холбогдож ядуур бий болсон ажлын байр одоо хомсдсон хөдөө орон нутагт бүр төрийн албан хаагчид энэ цалин мөнгөний асуудлаас болоод ажиллах ийм одоо боломжгүй болсон зэрэг ийм одоо нийгэмд үүссэн энэ онцгой асуудлыг улсын хуралтайгаа сайн зөвшөөрлөөр бодлогын хэмжээнд одоо зөв шийдвэрийг гаргаж явна гэдэг би итгэлтэй байгаа. Ингээд танд амжилт хүсье.